Байгаль орчин хүнсэтэй аж ахуйн байнгын орооноос байгуулсан агаарын бохирдол утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн хүрээнд эрх зүйн орчин бодлого шийдвэрийн хэрэгжил санхүүжилт хариуцлах сэдэвт дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж дууслаа. За, иргэний нийгэм байгууллага иргэдийн төлөөлөл 32 иргэн өнөөдөр асуулт асууж хариулт авлаа. Мөн санал хэллээ. Гол нь бид энэ сонсголоор урт богино хугацаанд гарах үр дүн гэх зөв зөвтэй тодорхойлох ёстой. Тэгж гэмээр бид нар энэ утааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм боломж бүрднэ гэж харж байгаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд энэ агаарын бохирдолын утааны асуудлыг ярьж эхэлсэн байдаг. Энэ цаг үеэс эхлээд жилээс жилд энэ утааны асуудал улам нэмэгдэж, хоруу чанар нь улам бас ихсэж ирсэн ийм гашуун түүх сургамж байна. Гамшигын хэмжээнд хүртэл асуудалд тулж өнөөдөр Монгол Улсын иргэн мөнгийн хишгийн санаачлагаар 70 гаруй мянган иргэдийн гарын үсгийг зурсан санаачлагаар өнөөдөр хяналтын сонсгол зохион байгуулад 3 хэлэлцүүлгийг, дэд хэлэлцүүлгийг зохион байгуулад ингээд дуусч байна. 2 сарын 3-4-нд бид хяналтын сонсголоо дүгнэж хийн. За, ингээд шаардлагатай бол бид нэр төр хороо байгуулах хэмжээний асуудлыг хүртэл ажлын хэсгээрээ ярилцаж ингэж явнаа. Өнөөдрийн бидний энэ хяналтын сонсгол хийсний маргааш утаа арилахгүй гэдэг нь бол тодорхой. Тэгвэл бидний энэ сонсголоос гарах шийдвэр нь өөрөө энэ агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмээр оруулах юм шийдлийг иргэний нийгмийн байгууллага иргэдтэйгээ хамтарч гаргах л зайлшгүй том зорилго, бас бидний маш том сорилт хүлээж байна гэдгийг та бүхэнд хэлээд